И подкастын хамтран ажиллагчаар Mosaic Education. Сайн бацхан ирэх хүнд үзэгчтэй та бүхэндээ Монголиас бэлтгэн хүргэж байгаа и подкаст эхний дугаар маань хүрэхэд бэлэн боллоо. За манай энэ удаагийн зочноор Бадам цэцэг маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Баяртай өдрийн мэнд баярлалаа. За манай хамтран хөтлөгч Өнөр цэцэг маань. Сайн байцгаана уу? За тэгээд энэ удаагийн сэдвэрээ гэх юм бол бид хэд одоо хамгийн сүүлийн үед одоо сошиал орчинд маш хүйтэнгийн дэрлэхэлд гарч байна тий. Сошиал бүли их байна. За мөн биеэр болоод цахимаар одоо хүчирхийллүүд их байна. Энэ сэдвэр бас ярихыг хүслээ. Мэдээж одоо яг нийгэмд хамгийн их цочрол өгөөд байгаа сэдвүүдийн нэг бол ялцчихгүй мөн. Яагаад цочрол өгөөд байна гэхэлэр одоогийн байгаа яг энэ бүлэд өртөж байгаа энэ насны хүүхдүүд маань эргээгээд Монгол улсын тусгаар тогтнол за дээрэс нь Монгол улсыг авч явах юм иргэд маань бэлтгэгдэж байгаа. Гэтэл одоо маш харамсалтайгаар ингэж одоо бас нэг хөгжлийн шалгуур юм уу да. Тэгээ хөгжил ирэх тусам одоо захин орчим хөгжиж гин маш олон платформуд бий болж гин тэрүүгээр эцэг эхээс далдуур маш олон төрлийн одоо группүүд тийм ээ маш олон төрлийн дээрлэх үлтүүд ингээд явагдаж байгаа харамсалтай нь энийг өртөөсө хэн чадахгүй байгаа дээр асуудал байгаа да. Тэгэхээр одоогийн энэ бүлэд өртөж байгаа одоо ер нь бүлэд чинь бараг нас байха болчихлоо шүү дээ. Бүх насны хүүхдүүд ингээд бүлэд өртөж ийн их бага хэмжээгээр энэ болгон маань ирээдүй нийгэмд маань одоо маш хортой юм нөхцөл байдал үүсгэж байгаа гэдгийг бас хаана жоохон ухамсарлахгүй байгаа юм болов уу гэж миний хувьд бол яг нөгөө ээж хүний хувьд асуулт тэгж хараад байгаа. Тэгээд бас нөгөө талаас ярихлаэр яг үндэ бидний үед ч гэсэн энэ дээрлэхэлт бүлий гэдэг зүйл байж л байсан. Гэхдээ яг одоогийн шиг юм платформудтай байгаагүй учраас нийгэмд ингэж гарч ирдэггүй. Тэгээд тэр нь дандаа дал хэлбэрээр явсаар агаад нэг ёсондоо ингээд далд хэлбэрээр явсаар хүүхдүүдэд нь оо манай ээж аав юм байсан ингэдэг байсан юм чинь би ч гэсэн яагаад одоо ингэж хүүхдтэй зодон хийж болохгүй гэдэг нэг юм хандлагатай юм байж байгаа. Тэгэхээр одоо яг одоогийн нийгмийн толол бид нар байгаа. Ээж аав тий. Одоо ингээд сая нэгдсэн үндэсний байгууллагаас сүүлд судалгаа гараад 3 хүүхдийн нэг нь Монголд одоо яг цахим дэрлэлтэнд өртөж байна гинэ. Тэгэхээр одоо энийг бид нар хүүхдүүд гэж яриад байгаа боловч бид нар ч гэсэн одоо цахим дэрлэлтэнд бол байнгын өртдөг шүү дээ. Тэгэхээр Бадам цэцгээс асуухад бол бид нар одоо харьцангуй бас эрт ноосны танил болж ирсэн нэг монголчуудын бүх үзэх дуртай нөө хэцүү ангид те одоо тоглож байсан тэр дүрээр нь бид нар одоо хайрлаж хүндэлдэг. Тэгэхээр тэр үеэс олны танил болно гэдэг чинь л өөрөө нийгмийн болоод одоо бол бүр сошиалын те одоо бүлэдэлд өртөж байв уу тэгсэн бол одоо тэр одоо яаж өөргөө хамгаалж юм гэдэг талаас нь хэцүү үед байсан юм. Тийм. Одоо би чинь бэлтгэгдсэн шүү дээ гэдэг шиг. 15 наснаас хойш ерөнхийдөө яг энэ бүлий гэдэг зүйлтэй нүүрт болж эхэлсэн. Миний өсвөр насны хувьд бол маш одоо ингээд бодглохлоор аюу хүнд байсан. Юу нь хүнд байсан гэхэлэр хамгийн их намайг одоо шүүмжилдэг. Одоо тухайн үедээ бол доромжилж ийн гэж бүлий гэдэг үг байгаагүй. Тий, доромжлол тий ингээд тиймээр хүлээж авдаг. Юу байсан гэхэлэр намайг шүдээр маань аюу их доромжилдаг гэсэн. Нөө буйлаа би чи яг ингээд чин сэтгэлээсээ инехлэр хамгийн маа гаргаж инээдэг буйлаараа айгуу хийнэдэг тэгээ жижигхэн шүдтэй гэдэг ингээд яг өсвөр насны 15 настай хүүхдийн хувьд бол надад айгуу хүндээсэн. Тэгээ тухайд нэг Могуул гээд нэг монголчууд ийм лаптоп бүтээжсэн шүү дээ. Тэрийг ээж маань аваад өгсөн. Тэгээ тэрэн дээрээ би ингээд өдрийн тэмдэглэл хөтэлдэг. Тэгсэн чи яг тэрэн дээр ингэсэн би ингээд буруу юм хийгээгүй хахад хүмүүс намайг яагаад ингээд байгаа юм би хүмүүст буруу юм уу юм хийгээгүй тэгээд би ингээд амьдрмааргүй би үхмээрээ ингээд бичсэн. Тэгээд тэрийг маань ээж олж уншаад уйлж байгаа байхгүй юу? Би ингээд чамайг бүх юм чинь бүтэн ингээд төрүүлсэн. Би чамайг өдий болтол ингээд юугаарч дутаагаагүй ингээд өсгсөн. Тэгж яхад чи юу дутлаа гэд юунд инглээ гэд ингээд миний төрүүлж өгсөн биеийг чи алах гээд байгаа юм бэ гэд уйлж исэн байхгүй юу? Тэгээд тухайд ингээ ээж уйлахад надад хэцүү байсан. Би даагаж уйлж исэн. Тэгээд юу надад ухаарлах өгсөн бэ гэхэлэр хүмүүс чамааг одоо ингээ доромжилж байгаа энэ үгийг чи хүн дээр биш ингээ чамд одоо зөвлөгөө өгж ийн гэж хүлээж аваа. Хизээч чиний ойр дотны найз нөхөдтэй ээж аав гэр бүлчин бол чиний эн чин болохгүй энэ тэр чин болохгүй гэж хэлэхгүй. Тэгэхээр чамааг танихгүй хүмүүс өөр өнцгөөс чинь чамааг харж байгаа гэд ээж тэгж хэлээд би яг тэр үеэс ахуулаад ингэж арай өөрөөр харж эхэлсэн.
даван туулж эхэлсэн гэх юм уу. Тэгээ яг тухайн үед бол би ингээд гэрээсээ гардаггүй, хөшиг хаалттай, хүний өөдөөс ингээд нүдрүү нэг царч чаддаггүй. Тэгээ ингээ энийхлээрээ бүр яг ийм нэг хабит ийм болцсон байсан. Ингээ энийхлээрээ ингэж инегээд тэгээ ингээд тодорхой хэмжээгээр миний нийгмийн харилцаа бүр ингээд тасарч эхэлсэн байхгүй. Хинтээж би харилцаа үүсгэхээ болчихсон, ангийнхаа хүүхдүүдтэй ч ярих болцсон. Тэгээ ингээ гадуур өрдөөсөө ингэж явдггүй. Тэгээл хичээлдээ суусан болол гэрлөөгөө очивол ингээл байж идэг. Тэнгүүд одоо тэр үед бол доромжлол байсан бол одоо үед энэ бүлийдлийг чамайг шүүмжилж гинэ гэж хүлээж аваа гэж хэлэх хэцүү болсон баг. Миний даван туулсан цаг хугацаа одоогийн цаг хугацаа шал өөр болчиход байгаа байхгүй. Одоо тийм ингээд хүүхэд зодуулаад ингээд ангийнхнараа шоолуулаад бүлээдүүлээд ингээд ирж хат чи наатахаа ингээд юу гэж аавал та тий чамайг ингээд чиний болохгүй юм чи хэлж ин чи наатахын эргээр хүлээж ав гэж хэлэх нь амар зохисгүй болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд одоо миний жоохон өсвөр үеийн нийгэм одоогийн нийгэм хоёр шал өөр. За тэгэнгүүт одоогийн нийгэмд надад ямар бүлий ирж байгаа гэхээр мэдээж байгаа маш их байгаа. А тэрийг хэн хийж ийн гэхээр бидний ээж аавын үеийн хүмүүс. А тэнгүүд бидний ээж аавын үеийн хүмүүс энэ юугаа мэдээ, энэ юугаа чаддیں, энэ өстой тэгсэн ингэсэн ингээд ирэхлээр автоматар тэр комментуудыг уншиж байгаа өсвөр насны хүүхдүүд энэ их чинь ийм л юм байна. Тэгэхээр энэ ихчд бол гэл доор нь дахиж бичээд ч юм уу ингээд би бас ингэж бичиж болох юм байна тий. Болох юм байна. Би хэнийг ч гэсэн энэ настай юм тий миний ээж имэшүү хүн ингэж хүнийг доромжилж байгаа юм чи би ч гэсэн надад байгаа юм байна. Би тэгж болох юм байна гэдэг юм өнцгөөс хүлээж аваад дуртай хүнийгээ дуртай үгээрээ доромжилдаг болсон. Яг үнэ. Одоо та ингээд альбаа өсвөр насаасаа гэсэлэл дээрлэлд өртөж гин гэж байна. Тэгэнгүүт одоо үед болохоор та л нэг тодорхой хэмжээний юм олонний танил болсон байсан мэдээ шүү дээ тий. Одоо хүүхдүүд болохоор олонний танил байна уу биш байна уу хамаагүй. Ерөөсөө ингээд хандлтаа өсөхгүй тий дагагч нараа өсөхгүй бас нэг юм бүлийг хэрэгслээ болгоод ашигласан юм л да. Яг тэр хүүхдүүдэд хандаад одоо social platform гэдэг зүйл дэлхийд дахиндаа мэдээж маш эрэлттэй байгаа. Instagram, Facebook, TikTok гэдэг ингээд одоо яг тэрнээс хандлт авж байгаа Монгол улсын хэмжээнд одоо дэлхийд ярих юм бол тэнцээ хандлт аваад тэр хүмүүс мөнгө олоод байгаа. Хандлтаа сайн татаж чадах юм бол тодорхой хэмжээний санхүүж одоо олоод нь шүү дээ мөнгө олоод. Тэнгүүд Монголд тэр орчин байхгүй. Тэр орчин байхгүй байгааг мэдэхгүй байгаа учраас хандлт ихтэй байх юм бол кул байдаг юм байна, гоё байдаг юм байна гэдэг ойлголттой. Тэнгүүд юунд хүүхдүүд уриалж ийн гэхлээр гимт хэрэг хийсэн хүмүүс сошиал дээр хамгийн хүзэлттэй байдаг. Гимт хэргийн мэдээлэл хамгийн хүзэлттэй байдаг. За тэгээд янз бүрийн нөгөө асуудал үүсгээд тэр нь шалгагдаж явж байгаа ийм нөхцлүүд одоо ер нь л ингээл гимт хэрэгтэй холбоотой бүх юмнууд үзэлттэй байдаг учраас гимт хэргийн одоо хүн зодж байгаагаа ч юм уу эсвэл хүн харааж байгаа ийм байдал чинь хүмүүс нийгэм амар хүлээж авд юм байна. Тэгэхээр би амар гоё кул харагдах юм байна гэдэг үүднээсээ хэнийг ч хамаагүй одоо ингээд сошиалороо ингээд бүлээдээд одоо зодоод цохоод тэр дээрчлгүүд аимшигтай байгаа шүү. Тэрийг үзээд миний бүр зүрх нэг 2 3 хоног болстой амар. Тэгэхээр яг тийм байгаа яг нөгөө үндсэн суурийг олохгүй байгаа байхгүй. Энд чинь яг Монголд тэр нөгөө мөнгө ингэж орж ирдэг урсгал нь байгаа мó байхгүй байгаа. Тэрийг ойлгохгүй байгаа учраас за хандлт ихтэй л амар гоё кул юм байна гэх. Дээрэс нь одоо нөгөө инфлюенсерүүд гэдэг хандлт ихтэй байгаа хүмүүсийн үлгэр дуурайл нь чинь маш их хэрэгтэй. Яг үнэ. Одоо нэг нэр бүхийн хүмүүсийн бас нэг асуудал ингээл гарсан шүү дээ тийм ээ. Тэрнээс хойш энэ чинь амар гоё юм биш үү кул юм байна. Одоо ингэж дээрлэхэж ингэж байх бол ингээд хүмүүс бол намайг амар лаг гэж хүлээж авах юм байна гэдэг юм ойлголт гарцсан. Тэр дундаасаа яг 10 жилийн хүүхдүүд донд тэр эрчимтэй ингэж явагдаж эхэлсэн байх гэж миний хувьд л хараад байна. Тэнгүүд эн чи одоо яалтчгүй хүүхдүүд ингээ гар утсаараа нэгээ дээрлэх чинь гар утсаараа төрөл бүрийн мэдээлэл авч байна. За мэдээж сөрөг тал байгаа даваа талчсан тийм. Эцэг хийх хяналт энэ дээр яг ямар байх вэ? Эцэг хийхийн хяналтыг бол бүр ингээд ярих бүр ямар ч боломжгүй шүү дээ. Тэгээ яг үүндээ бол би өөрөө 2 хүүхэдтэй би өөрөө ч 2 хүүхдийнхээ дэлгэцэн хэрэглээг хянч чадахгүй ингээд одоо яах ёстой болоо гэдээ явж байгаа байхгүй. Дэлгэцэн одоо тэр нөгөө лайв майв ингээл хийгээл нэг хаан бичлэгийг хийгээл ингэж байгаа чинь эргээг л бидний тойл байгаа. Тэгээд сошиал орчинд лайв хийж байгаа хүмүүс
лайв гэж мэддэггүй л байсан шүү. Хүүхдүүд дөнгөж төрхтөө те утас авдар лайв хий гэж гарч ирээгүй л ахгүй те. Тэгэхээр энэ орчинд нь ингэж хүмүүстэй хэрэлдэхлээр энэ хүнийг лайв хийж ингэж нийгэм даяар энэ хүнийг муухай харагдуулт юм байна. Тэгэхээр би ч гэсэн тэгэнгүүт ангидаа нэг дургу охиныгоо ч юм уу дургу бандыгаа чи ямар зөвүүн би өстө чамайг шившиг болгоно гэж лайв хийгээл ингээл бичлэгийг хийгээл сошиал орчин цацаал худлаа мэдээл цацаал ингээд одоо нэг юм л бол гар утсаа гаргаад ирдэг биз тээ. Эцэг эхчүүд өөрсдөө утасныхаа хэрэглээг өөрсдөө хянж чадахгүй ухамсартай болсон шүү дээ эцэг эхчүүд чинь одоо өөрсдийн гэсэн оюун бодолтой үзэл бодолтой болсон хүмүүс хүүхдүүд та нарыг дуурайгаад байгаа маа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүд буюу насанд хүрсэн хүмүүс утасныхаа хэрэглээг өөрсдөө хянах юм бол эргээгээд хүүхдүүд маань ч гэсэн яг тийм болно. Энэ дээр би нөгөө шүдний юмж болохоор ярьдаг байхгүй юу? Ээж аанаар хүүхдүүд нь будгаар нь тоглож утсан. Нүүрний будгаар нь тий. Будаа болгодог үстэй тий уруулын будаг модог нүүрний будаг. За эрэгтэй хүүхдүүд яадаг вэ? Аавынхаа хэрэгэлдэг нөгөө сахлын хөөс мөсийг үсмэсэндээ түрхээлтэй. Юу ч хамаагүй үсэндээ түрхэл ингээ байж байна. Тэр яагаад тэгэхээр тэр ээж нүрэ будчих та хамгийн жаргалтай байдаг хөө. Амар гоё тий ингээл өөрийгөө хараад инээгээл за энийгээ жоохон янзалж энэ өстө өнөөдөр ямар гоё бодож байгаа тий. Аав үсэн янзалж байхдаа өө өстө амар дажгүй янзалчлаа амар гэл ингээл баран инкин холгоо тий. Ийм байдалтай хүүхэд тэрийг харж байгаа. Тэнгүүд энэ аав ээж амар гоё жаргалтай нь би магадгүй энийг хэрэглэх юм бол би амар гоё жаргалтай болох юм байна гэдэг. Тэнгүүд шүдэн дээр би юу яаж холбдог вэ гэхээр шүдээ угаахтаа амар болохгүй юм хийж байгаа юм шиг бүх хүн нуудаг байхгүй юу. Ээж аваад ялангуяа хүүхдээ хайжууд шүдээ хизээч угааж байгаагүй. Тэгэхээр хүүхэддээ шүдээ угаа гэх тэнгүүд ялангуяа 3-аас доош насны хүүхдийнхэн шүдний сой зоо гэдгийг л дайсан гэж хүлээж авдаг байхгүй юу. Намайг өвтөхгүй дээ алах гэдэг. Яагаад тэгэхээр тэр нөгөө уруулын будгаар будж байхдаа инээдэг шигэ хизээч нүдэнд нь харагдаагүй учраас тэр хүүхдүүд даган дуурайх сонирхох юм байхгүй. Дадлан суухгүй тий. Суухгүй. Яг энэнтэй адилхан бид нэр гэрте очиод уцаа үздэг. Гэрте очиод уцаа үздэг. Тэгэл хүүхдийнхээ хажууд ингээл амар нөгөө нэг бичлэгүүдийг үзэл, лайв майвуудыг үзэл, хүн харааж доромжилж байгаа юмнуудыг үзэл тэнгүүд хүүхэд тэмчэнээс ингэж болох юм байна гэдгийг биднээс л сураад байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдөн дээрээ л хяналттай. Сүүлийн үед ингээл олонний танилуудыг те одоо үнэхээр гэмт хэрэгт орооцолцсон бол сошиалд одоо ямар нэг асуудалд орооцолцсон бол илүү дагагч нь өсдөг нь энэ хүүхдүүдэд айгүй муу үлгэр дуурайл харуулж ин гэж бол миний хувьд бол бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо сая нэг дэлгэцсэн бичлэгээс болоод эцэг эхчүүдээс амар юу авлаа шүү дээ нэг цочрол авлаа. Тэгэхэд за эцэг эхчүүдэд нь ёс зүй хариуцлага тооцоолъя гэл ингээл янз бүрийн л одоо нэг саналуулт дэвшүүлжил байна л та тий. Тэр энэ дээр юу н одоо юу ямар байх ёстой юм те тэр талаар юу гэж бодож байна. Ер нь бол олон улсад бол яг энэ бүли гэмт хэрэгт холбогдож исэн үе тэнгийн дээрлэхэлтийг хийж исэн хүмүүс тэр насан туршдаа нэр нь хамт явдаг. Ялангуяа одоо бид нар сүүлийн үед бол нөгөө солонгосын айдлуудаас харж шүү дээ. Хэрвээ тийм юм хийж исэн бол тэр айдл бүр хинч биш болж байгаа ийм юмнуудыг бид нар бас зөндөө харсан. Яг ийм хариуцлагатай байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нэр хүүхэд гэхлээрээ за хүүхэд бол 18 нас хүртэл. За 16 нас хүртэл тийм ээ. Хүүхэд эцэг эхийн хараа хяналттай байна. 18 наснаас хойш тэр хүн бие хүн болж төлөвшөж байгаа. Гэтэл одоо яг энэ бүлий чи 18 наснаас доош өвдөж байгаа. Тэнгүүд хинч хариуцлага хүлээхгүй, хинч ингэхгүй болохоор яадагчгүй ингэдэг ийм байдалтай. Одоо нөгөө насанд хүрсэн хүн гэмт хэрэг хийх юм бол нөгөө хуулийн хариуцлага хүлээдэг. За бүр явах юм бол шоронд ордог, торгуул төлдөг тий. Хүүхэд тэр тийм байхгүй учраас одоо насанд хүрсэн хүнийг бол бариад торчд юм. Хүүхдийг бол болч ингээл болчихж байгаа ийм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас бид нэр яг эрх зүйн орчингийн хувьд шинжилэл хийж өгөхгүй бол энэ асуудал бол ингээд магадгүй бид нэр сошиалыг хаагаад ч юм уу тий сошиалыг энэ бүх юмыг болиуллаа гэхэд далд хэлбэрээр бүр өвшөө илүү хүчтэй аимшигтайгаар явагдах байхгүй. Тэгэхээр энийг бол нэг энэ цочроо өгсөн дээр бид нэр цочроо өгсөн хууль эрх зүйн орчингийг бий болгох болно. Яг үн тий. Бодлогын хэмжээнд л юу арга хэмжээ авахгүй бол энэ тэл үргэлжил байх хэрэгтэй юм. Тийм. Бид нар бол ингээд нөгөө нэг осондоо бие ингээд захираас сурцсан байгаа байхгүй. Хаана юу гэж хэлэх үү? За энэ хүн ингээд миний өдөөс арсалцж байхад би өдөөс нь арсалцах уу гэдгийг юм бодохтойгоо болцсон. Гэтэл бидний тусгал буюу хүүхдүүд маань одоохондоо яг төлөвшөж гүйцээг байгаа учраас нөгөө
одоо үр дүнгийн нөгөө юм бодлороо биш шууд ингээ утгаараа ингээ биеийн хилэмжээ үзүүлээд тэр нь бол ингээ бидний тусгал байгаа даа. Бидний нөгөө дотор нуугдж байгаа юм чинь хүүхдүүдээр мэн дамжиж гарч ирээд байгаа. Яг. Тэгэхээр одоо ээж аваад л өөрснөн дээр ажиллах гэдэг анхаармаар байна зөв хэрэгтэй зөв үлгэлмээр байна тий. Тэгэхээр нөгөө ээж аав нарыг бас ингэ шууд буруутгачих гэхээр бас аргагүй юм шиг санагдаад байна. Энд чинь угаасаа шин тутамд үүссэн тий. Одоо бидний хүүхд наснд байгаагүй гэж. Тэгэхээр биднээс дээш насны хүмүүс бүр байгаагүй байхгүй тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг шинээр бий болсон юм ертөнц учраас хүмүүс бас уучраа болохгүй байх шиг байна тий. Тэгэхээр тэр хүмүүст бид нар яаж мэдээлэл өгөх вэ? Яаж ёс зүйтэй байх тий. Энэ хэрэглээ бас хязгаартай байх ёстой. Энэнгүүр чинь дамжуулаад таны хувь хүнийг бас бий болгож ийн гэдэг талаар мэдээллийг бид нэр аягүй сайн өгөх ёстой юм шиг санагдаж байна. Та хоёр юу гэж бодож байна? Тэгтээ яг бас байгаагүй гэж хэлж бас болохгүй юм шиг санагдаж байна. Яг одоо ингээд нөгөө миний үед бол доромжлолсэн бол одоогийн өсвөр насны хүүхдүүдийн дунд бүлий болцсон. Хэлбэр нь өөрчлөг, үг нь л өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэрнээс энэ гар утас гэж байгаагүй үед ч ихсэн бид нар мэдгүй л болохоос байсан л байгаа байхгүй тий. Бид нэрээ одоо ингээд нөгөө дэлгэрээгүй л учраас. За тэгээд сошиал хэрэглээ Facebook одоо дөнгөж эхэлж байх үеэс өмнөх одоо манай ах ихт нар ээж аавын үеийнхэн дунд бол бас л байсан л байгаа. Гэтэ ингэж нөгөө нийгэм даяараа ингэж бүр ингэж цочирдон хүлээж авах тийм платформ байгаагүй. Дандаа далд хэлбэрээр байсан. Тэгэхээр энэ бас яг зөвхөн ингээл одоо нэр томьёогоо л өөрчлөөд яваад байгаа учраас далд хэлбэрээр ил болоод ингээд хөгжлийнхаа хавцад явж байгаа ийм асуудал. Тэгэхээр энэ бол бүх зуунд л байсан байх гэж бодож байна. Тийм. Одоо нөө манай ээж аавын үед чинь ингээл нөө гитараа бариад орчилж болцдог байлаа гэл нэг одоо сонсохоор нэг кино ч юм шиг сонсдог шүү тий. Тэгэл бид нар бол багтын хайтамаа гэж хэрэглэдэг байлаа тий. Одоо бол нөө нэг тэр орцонд уулзчихсан тэр нөө private group-д болчиход байгаа юм тий. Тэр нь болохоор иргэнж байна, сөргөнж байна. Тэгэхээр эцэг эхчүүд бас энэ дээр тодорхой хэмжээний яалтчгүй одоо нэг интернет орчин чинь шинэхэн юм чинь хүүхдүүдтэй хяналт тавих. Хяналт гэхээс илүү анхаарал тавих нэг юм шүү. Анхаарал тавих болж байна. Ер нь бол одоо нөгөө дээрлэхэлтэнд өртөж байгаа хүүхдүүдийн судалгаа гарсан байсан шүү дээ. Яг дээрлэх гэж байгаа хүүхд маань хүүхдийг ингээд хүүхдүүд өөрсдөө сонгодог байгаа байхгүй. Гэр бүлийн анхаарал дутуу. За тэгээд ээж аав нь айгүйх ажилтай байдаг. Магадгүй яг нөгөө тухайн хүүхэд маань ээж аавны их ажилтай байгаа учраас өөртөө анхаарч чаддаггүй ч юм уу ийм хүүхдүүдийг бай болгож авдаг. Дээрэс нь дээрлэхэл үйлдэж байгаа хүүхдүүд ч гэсэн яг тийм. Яг адилхан байгаа байхгүй. Эцэг их нь анхааралтай авахгүй учраас тэр хүүхэд хинт ч загнуулахгүй. Хинч мэдэхгүй. Тэгэхээр яг ийм байдал байгаа учраас яг нөгөө гэр бүлийн анхаарал гэдэг зүйл байгаа. Одоо ингээд нөгөө янз бүрийн асуудал ярихлаар одоо хүмүүс бас зөвхөн ээж аавд хариуцах ёстой гэж ин гэж ойлгож магадгүй. Энэ бүх талын харилцаа. Нэгдүгээр сургууль дээр багшийн харилцаа. Багш нараас бас шалтгаалж маш олон зүйлүүд болж байгаа шүү дээ. Одоо ингээд миний хүүдээр тохиолдсон бодит кейсийг би бол одоо бас бусад эцэг эхчүүд багш нар бас энэ чинь сургамж аваасаа гэж бодож байгаа учраас би ил ярьлаа. Юу гэхэлэр манай хүү одоо 4-р ангид сурдаг. Тэгээд би одоо хүүдээ ингэж хэлсэн. Миний хүү зөв бичээд алдаагүй ингээ бодоод ингэж байгаа бол ээж нь бичгэн дээр чинь ингээд муухай сайхан байна гэж хэлэхгүй. Гэт тэгсэн чинь манай хүү ер нь жоохон муухай бичдэг. Тэрийг бол би хүлээн зөвшөөрнө. Тэгсэн чинь багш нь загинсан байна. Тэгэхээр за багшаа би ингээ хүүгээ ингээ хэлсэн юм аа. Тэгээ одоо бит хоёр ингээд юун дээрээ бичгэн дээр ажиллая. Гэт тэгээд тэгсэн чинь дараа нь төгөлдөр өөрийнхөө дугуулан дээр байхад нь төгөлдөр өөрийн багш нь над руу залгаад уйлаад байна ердөөсөө зүгээр болохгүй яах вэ гэж. Тэгээд би хүүгээ ингээд төгжрэлд авч яваад яасан миний хүү юу болсон ингээд яриулсан чинь манай ангийн багш намайг муухайчдаг гэд тэмдрээ барай самбарын урд зогсгээд тэгээд ийм муухай бичдэг хүүхдүүд ийм байдیں۔ Гэд манай ангийнх нь намайг шоолсон. Ямар муухай. Тэгээд төгөлдөр уур дээр яагаа уйлсан гэхэлэр ноото айгу зөв бичсэн байсан учраас ангийнхандаа харуулцгаа гэд 3-4 л хүүхэд байгаа шин. Харуулцгаа гэд төгөлдөр уурын багш нь хэлсэн чинь нөгөө юм авсан сэтгэлийн шарах буюу нөгөө трама нь сэтрээд уйлсан байгаа байхгүй. Тэгээд хүнд туссан тий. Амар хүнд туссан байхгүй. Магадгүй яг энэ байдлаас болоод миний хүүхэд олон хүний өмнө гарч ярих чадваргүй болж байгаа. Нэг тийм скил алдчихж байгаа гэсэн үг байхгүй. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй. Яагаад тэгэхээр тэр хүүхэд яг бичигнээс нь болж ингэсэн ч гэсэн
олон хүний өмнө гарахлаар яг нөгөө шоолуулсан мэдрэмж тэр хүүхдийг хизээж хаяхгүй байхгүй. Би нэг буруу юм ярьчвал намайг шоолох болов бид нар яг намайг ингээд шоолондоо гэдэг ийм насан туршийн гэмтэлтэй болж байгаа гэсэн. Энийг эргээгээд сургууль яаж засах вэ гэдэг ийм асуудал гараад ирэхлээр энэ сэтгэл зүйч энэ дээр сэтгэл зүйч хүүхдтэй биш багштай ажиллах хэрэгтэй. Том үнэтэй. Тэр багш тэр хүүхдийг гэмтээс учраас тэр багш тэр хүүхдийг эдгэх хэрэгтэй. Тэрнээс хөндлөнгийн юу болж байгааг нь мдээгүй сэтгэл зүйч юм уу, ээж юм уу тэр сургуулийн захирал биш байхгүй. Яг энэ нэг юм тогтолцоо маягаар ингэж явахгүй бол эргээгээд магадгүй багшин гэсэн юм чинь бид нар энийг шоолсон ч яадгийн гэд нөгөө бүлэний эхний хэсэг үүсч эхэлж байгаа үзэж байгаа тийм тавигдж байгаа. Яг ингэхлээр зөвхөн бас хүүхдүүдээс эцэг эхээс болоод байгаа зүйл биш байгаа. Давхар нийгмийн харилцаа дээрэс нь хүүхдийн өөрөөс нь бас болж байгаа. Хүүхдийн өөрөөс нь болж байгаа гэдэг зүйл эргээгээл бас эцэгтэй холбоотой нөгөө эрүүл мэндтэй холбоотой. Ялангуяа шүдэн дээр маш их байдаг. Цэцэрлэгийн насны хүүхдүүд дээр ч гэсэн байдаг байхгүй. Нөгөө шүдэн цоорол эхлэнгүүд хар юм төрхүүлчихдэг шүү дээ. Битүү ингээ хав хар шүдтэй. Тэнгүүд хүүхэд гэрээсээ гараад цэцэрлэг дээр очиод тусдаа нийгмийн харилцаанд ороод байгаа. Биднээс тусдаа. Тэгэхэд хүүхдтэй тэр чинь жоохон хүүхдүүд юм чи юм бодохгүй шүү дээ чаавс. Нөгөө инээс нь чи чиний шүд чи яасан муухай хар юм бэ сте. Инээс нь чи муухай харагдаж штэ. Тэр чинь ингээд нөгөө хүүхэд өөрөө мэдлгүйгээр сэтгэл зүйн гэмтэл авчиж байгаа. Тэгээд одоо миний эргэн тойрон ч гэсэн байдаг байхгүй ингээд олон хүний өмнө гарахлаар ингээд хөлс гараад идгийн ингээд сандраад идгийн тэгээд өрдөөсөө чаддгүй тэгээд ингээд хүнтэй ярихлаар ингээд өрдөөсөө ихцэлж харж чаддгүй ингээд ч юм уу. Тэр өрдөөсөө дандаа өөрийн ухамсаргүй байдлаараа нөгөө сэтгэл зүйн гэмтэл авсан бага насандаа авсан гэмтлүүд нь ингээд том болоод тийм байдлаар илэрч гарч ирээд. Тэнгүүд тэр нь эргээгээд өөртөө ихтгэлгүй хүн болохоор нөгөө бүлиний бай болоод байгаа. Бүлийдүүлэх бай болоод. Тэгэхээр энэ ингээл бүр яг хүүхэд өссөн цагаас ахуулаад л ингээд явах хэрэгтэй. Энийг цаашаа улам гүнзгийрүүлээд ярих юм бол бид нар Монгол улсын боловсролын системийг ярих шаардлагатай болчих. Энэ дээр нэг юм хэлэхэд одоо ингээд үнэхээр хамгийн сошиалд болоод амьдрал дээр хамгийн эерэг одоо ийм гэмтэлгүй зөрсгөлийн боловсрол өндөртөө улсуудаас ингэ жишээ авахаар гэр бүлийн эцэг эхтэйгээ одоо ингэ цагийг их өнгөрөөж байгаа хүүхдүүд аюух аз жаргалтай юм байна л да. Тэгэд Монголд гэхээр ингэ нөгөө нэг хагас бүтэн сайнгүй ингээл нөгөө нэг тэмцээ, наадам, зугаалга гэл иймэрхүү юм төрийн албууд болоод хувийн хвшлүүд гэсэн зохион байгуулалт те. Энэ дээр бас миний хувь хүний зүгээс бас дэмждэггүй. Тэгэхээр аль болох тэр хагас бүтэн сайныг бол үр хүүхдтэй, гэр бүлтэй, хайрын жилтэд зориулах хэрэгтэй. Энийг бас ингэ бодлохоор дэмжих зөв байх одоо захирал дарга нар өдөртлгүүд те сонсч байна. Дээрээс нь бол нөө нэг сая ерөнхий сайд тэгж ярьж штэ нөө нэг ажлын 5 хоногийн нэг өдрийн одоо цахим болгоё те. Гэвэл тэр хүн цахимаар ажиллая гэд гэр бүлдээ цаг гаргаж чадах уу те. Гэт энэ бол ингээд бас багаар юм шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь бас аюу сайшаалтай гэж бодож байна. Тэгээд та бас энэ дээр юу гэж бодож байна? Ямар саналтай байдаг вэ? Би яг энэ дээр өөрийнхөө кейсээс ярьж байгаа. Би бас 5 дугаар ангийн хүүхэдтэй. Тэгээд манай хүүхэд манайхсаа нөгөө гэрээ нүүлгээд өөр байранд ороод яалтчгүй сургуулийн нас шилжүүлж тарахгүй юу. Тэгээ шилжүүлсэн чинь нөгөө хүүхэд чинь 1-р ангиасаа 5-р анги хүртэл хамт өссөн хүүхэд энэ тасан цогцсон. Ингээд нэг найзууд болцсон тий байд юм лээ. Тэгээ нөгөө шилжүүлсэн чинь яалтчгүй хүүхдийн сэтгэл санааны өөрчлөлтөнд ороод байжсэн чинь нөгөө шилжиж орсон анги маань яалтчгүй нэг юм айлыг сахилахгүй хүүхэд байж таарваа. Тэгээ нөгөө хоёр маань нийлээд ерөөсөө сэтгэл санаа нийлдэг юм уу яа. Байнгын муудалцдаг хоёр хүүхэд байжгаад эцэст бүлэгт нь уг надад хэлээлсэн л ээж манай ангийн тэр хүүхэд намайг дээрлэгээд байна ингээд байна гэж зөндөө хэлээлсэн. Би тэрэн дээр за миний охид учраа олцгоо найзтайгаа одоо яах те гэл өчнөө аргадаал явуулдаг гэсэн чи эцсүүлд нь нөгөө хоёр маань нэг цохид зодоод болсон байхгүй юу. Тэгээд мэдээж бид нар эцэг эхчүүд юм чи тэрэн дээр арга хэмжээ авч таарна сургуулийн удирдлагуудад хэлж таарна. Гэсэн чи нөгөө айлын маань хүүхэд ээж аав нь ирээд уулзаад өгөөч хэдүүлээ хүүхдүүдийн асуудлыг шийдъя гэсэн чинь төрийн аль багш нар байж таарсан байхгүй юу. 7 хоног гуугаад ирж чадаагүй ирэхгүйсэн. Тэгэхээр би бас энийг нөгөө юу хэлмээр байхгүй. Төрийн аль багш нар ээж аавууд үнэхээр хүүхдээ гарах завгүй ажиллаж байна. Яг үнэ. Би бүр үнэхээр дийлээгүй. Яагаад дийлээгүй? Тэр хүн яг одоо жинхэнэ төрийн үйлчлэгээний хүн байсан л да. Тэгээд үгүй танаа хүүхд ингэж байна. Би ч гэсэн танаа хүүхдийг ерөөс буруудахгүй хэдүүлээ сайхан ярилцъя эцэгчүүдээ тий. Ерөөсөө дийлээгүй. Тэгэхээр би тэрэн дээр ямар дүнтэй хэлсэн бэ гэхээр төрийн аль багш нарыг бид нар үнэхээр завгүй ажиллуулж байна. Ялангуяа төрийн үйлчлэгээнийх нэг тий. Тэгээд
илүү цагаар ажиллуулна. Тий. Уг нь бол ажлын 8 цаг ажиллах хэрэгтэй илүү цагаар ажиллуулна. Дахиад хагас бүтэн сайн тэмцээн уралдаан хийн. Дахиад хамт олноороо удаж идэж ууж гарна тий. Хүүхдтэй зарцуулах чанартай цаг гаргах завгүй бид нар ажиллаж амьдарч байгаа байхгүй. Энэ нийгэм бид нарыг тийм юм руу түлхээд байна. И подкастын хамтран ажиллагчаар Mosaic Education. Юу л да одоо нөгөө ганцхан бид нар энэ бүлээ гэдэг фокус дээр тийшээ хараад байгаа боловч одоо нөгөө нийгмийн асуудал юун дээр эмч эрүүл мэндийн байгууллага бол нийгмийн эрүүл мэнд гэж юу юм бэ гэдэг ялгаатай яг адилхан байхгүй. Одоо нэг машин хүн жолоодож явж байгаад аваар хийчлээ л дээ. Гэтэл эмч хүн бол тэр аваар хийсэн жолоочийн бэртэл гэмтлийг л эмчилж байгаа. Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь тэр жолооч яагаад осол аваар хийчихв? Магадгүй тэр гэрэлтүүлэг муу байсан уу? Зам нь хагарцсан байсан уу? Энэ хүний хараа муу, жолоо барьж ирсэн хүний хараа муу байсан уу? Эсвэл үнэхээр жолооны курс төгссөн байсан уу гэдэг ч юм уу? Тэр машины эд анги нь болохгүйсэн гих зэргийг судалж байгаа тэр орчныг бүрдүүлж байгааг бол нийгмийн эрүүл мэнд гэдэг байна. Яг тэрнтэй адилхан бид нар яг нөгөө эрүүл мэндийн байгууллага шиг ганцхан бүлий гэдэг дээр фокуслаад байгаа. Тэрний эргэн тойронд тэр бүлий яагаад үүсээд байгаа юм бэ гэдэг асуудал одоо яг нөгөө ярьж байгаа ч юм байгаа байхгүй. Тэр ээж аав яагаад анхаарал хандуулахгүй байгаа. Ээж аав тэг хүүхдээ үл хайхрах тийм хүчирхийлэл үлдээд байгаа юм уу? Үгүй байхгүй яг үүндээ. Үнэхээр бичиг цааснаас дээшээ гарч чадахгүй баг хүүхдтэй гэдгийг мартаж явж байгаа шүү дээ. Одоогийн яг бидний насныхан бол яг төрийн албанд ажиллаж байгаа. Бид нэг бол хүүхдээ хараад ядуу амьдрал, нэг бол хүүхдээ хаяад ажилтаа идэж уух юмтай амьдраа гэдэг ийм л сонголт өгчөөд байгаа байхгүй. Тэнгүүд эн чинь эргээгээд яг нийгмийн маш том дүр зургаар нь харахгүй бол ганцхан бид нар энэ бүлийг байхгүй болгоно энэ хүүхдүүд бие бинийгээ ингээд зодоо зохиод ингээд байна гэдэг асуудлыг ярьж болохгүй. Тэр нөгөө дээрлэхэлт хийж байгаа хүүхдийн эцэг эх ч гэсэн үнэхэрийн завгүй байгаа даа. Хүүхдтэй анхаарлаа чадахгүй, хүүхдийнхаа сэтгэл зүг ингээд хянч чадахгүй тий. Хүүхдтэйгээ магадгүй нэг удаа ингээд суугаад өдөөдөөсөө яаж ин миний охин, яаж ин миний хүү гэд ярих зав байхгүй байгаа учраас энэ завыг өгөхгүй байгаа учраас өнөөгийн нийгмийн бас нөгөө тойл нь гарч ирээд. Тэгээд дээрэс нь одоо нөгөө боловсролын систем гэж ярихлаэр одоо Монгол улсад хэрэгжиж байгаа боловсролын систем нөгөө социализмын үеийн үйлдвэрт ажилчид бэлдэх одоо төвшний боловсрал болгоод байдаг. Гэтэл одоо дэлхийд дахинд боловсрал гэдэг чинь за үнэт зүйлийн боловсрал, эрүүл мэндийн боловсрал, урлагийн боловсрал, ингээд оюуны боловсрал гэдэг ингээд нийтдээ 7 боловсралыг олгоод байгаа байхгүй. Гэтэл Монгол улсын хэмжээнд зөвхөн оюуны боловсрал. Эргээгээд бид нар урлагийн боловсралоор хүн өөрийнхөө сэтгэл зүйг удирдах чадах боломжтой бол тэр нь орхигдсон. За үнэт зүйлийн боловсрал гэхэлэр бид нар Монгол хүн, за магадгүй энэ Австрали байсан бол Австрали хүн ямар байх хэвтэй. Ямар түүхээр бид нар өнөөдөр энэ газар шороон дээр алхаж гიშгээд байгаа. Тэрийг үнэт зүйлийн боловсрал нь бас байхгүй. Одоо ингээд үнэт зүйлийн боловсрал гэхээсээ илүүтэй бараг 5 шуу малаа ялгахгүй нэг үе бэлтэж байгаа байхгүй бид нар. Тэгэхээр энэ ингээд эргээгээд маш том зургаараа харж ээж бид нар бодлогын төвшөнд олон талт юм харилцаатай энэ нэг шийдвэр гаргахгүй бол ганцхан тэр бүлий хийгээд авах хүүхдүүд рүү чиглэх юм бол тэгвэл тэгээд тэр бүлий хийгээд авах хүүхдүүдийг хүүхдийн хорих гэдгийг шинжилээд гаргачихлаа. Тэгэж нөгөө хүчээр шийдэх юм уу эсвэл үндэс суураар нь шийдэх юм уу гэдэг амар том асуулт байна. Энийг тий одоо дарга нар маань шийдэнэ гэдэг шиг тий. Тэгээд сая одоо ингээд нэг цаг хугацааны хувьд бас одоо яэшин шалгалт болох гэж байна тий. Нэг анги дэвших шалгалтууд болох гэж байна. Тэгээд тэгсэн чинь одоо нэг дүүргүүд, аймагүүд одоо багш нар одоо сургуулиуд дээр одоо шалгалтын тестүүд явуулж байна гинэ. Тэгээд тэгсэн чинь саяхан бас нэг юм боловсролын салбарын хүнтэй уулзсан чинь тэгнэ хүүээс то нэрэ англи хэлээсээ монгол хэл нь бүр амар муу гарч байна. Монгол англи хэлтэй сайн хүмүүс аюу их байна гинэ. Тэгвэл монгол хэл нь өөрөө ингээд аюу доогуур үзүүлэлттэй гарч байна. Яаж яаштэй өгнө үү? Яаж сайжруулна гэж байна. Тэгэхээр одоо бид нар яг нэг хэсэг бол англи хэлийг шүтдэг байлаа шүү дээ. Одоо англи хэлэхгүй бол шоолдог хүн биш байлаа шүү дээ. Тэгвэл одоо эргээгээ тэр маань хэлтэй болчтой. Тэгвэл монгол хэлээ бас алдаж болохгүй гэдэг зүйлийг бас сануулмаар санагдав.
Гэтэ тэр хэл бас яг ямар хэл вэ? Тэр бол миний бодлоор бол зүгээр YouTube-ийн те эсвэл нэг юм сошиалс сурсан англи хэл байгаа байхгүй. Яг нэг тийм академик юм уу гэхээр бас биш те. Тэгээ ярихгүй байгаа мó гэхэлэр яриад байгаа. Тий. Монголоор тий бас ярихгүй байгаа мó гэхээр яриад байгаа. Гэхдээ нөгөө өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чадахгүй тий. Уншсан номоо буцаагаад ойлгохгүй хэмжээний. Яг бага ангийн багш нар маань айгуу сайн сургаад л байгаа юм л да тий. Хэдэн өсгөнүүдэд холбоод бол уншаад байна. Гэхдээ нөгөө уншснаа ойлгоод буцаагаад ярих чадвар нь хүүхдүүдэд байхгүй болсон юм шиг санагдаад. Одоо яг энэ дээр бас нөгөө үнэт зүйл гэдэг маань дахиад хөвгдөж байгаа байхгүй. Бид нар аль хэдийн нэг үнэт зүйл болох босоо монгол бичих алдсан байхгүй. Одоо би ч гэсэн бичиж чадахгүй. Тэгээ миний үеийнхэн баг ховор штэ. Ховор. Тэнгүүд одоо дараагийн бид нэр крил монгол хэлээ бас алдах гэдэг. Тэгэхээр ингээ бүр 2-2 юм одоо юугаа алдна гэдэг чинь бол бас үнэхээр хэцүү. Гэхдээ одоо яг сошиалар бас хараад байхад манай үеийнхэн ийм монгол бичгийн сургалт мургалтанд суугаад ингээд би ч гэсэн бас ингээд бас юм үсэг мүсгээж ээжлээд тийм юм сурах юм оролдлоготой ингээд ирэхлээр бид нэр сурж иж хүүхдүүд маань сурах гэдэг байна. Одоо ингээд манай монгол бичгийг чи харахаар айгүй гоё юм уран зураг шиг байдаг шүү дээ. Ингээд нэг юм тэгэхээр тэрийг хүүхдүүд энэ юу бичээд юу ямар гоё юм яагаад байна гэд хүүхдүүдийнхаа анхаарал сонирхлын таттал бид нар хажууд нь өөрсдөө хичээлэх байхгүй. Нөгөө хүүхдээ ном унш гэж өгснөөс өөрөө хажууд нь ном уншаад байхад хүүхэд хизээний өдөр ном аваад суудагтай яг адилхан. Тэгэхээр тийм үлгэр дуурайллыг л бас үзүүлэх хэрэгтэй юм шиг. Одоо ингээл нөө бид нар эмэгтэйчүүдтэй гоо нийлдэг найз нөхдүүд crew гэж байна шүү дээ. Дөнгөд одоо найзуудтайгаа тэгж нэг юм соёлыг бий болгож байгаа. Тэгээд тэр нь болохоор мэдээж хэлтэй устдаа олон хэлтэй найз нөхдүүд байна. Тэгэхээр ядаж Монголдо хоёлаа тий тавуулаас суугаад ярьж байхдаа нэг англи үг хэрэглэхгүйгээр ярьчихъя. А за үнэхээр одоо англиар ярих үедээ англиар ярий, германаар ярих үедээ германаараа ярих гэх юм уу тий. Тэгвэл бид нар өөрсдөө яг 100% монголоор зөв ярихгүй болвол нэг ганц нэг үг англи дундуур нь яриад байдаг ингээл нэг анзаарамгүй юм шиг мөртлөө эргээд ингээ дүүнер маань хүүхдүүд маань харж байдаг юм л дээ тий. Яг тийм бас үтсэн шүү дээ. Нөө өр монгол хүнтэй ярьсан чи амар гоё санагдсан гээд тэг яг би монгол хэлээр ярьд юм уу гэсэн чи би яг аль хэлээр яриад байгаа өөрийгөө ойлгоогүй. Тэгэхээр чи н одоо видеого эдит хийгээд аль платформоор юу ахын цацгаа ингээд тэнгүүд эн чин нэг бүлбэрийн хідэн үг нь гадаад үг байгаа да яг тэрнтэй адилхан тэнгүүд яг монгол хэлээ алдаагүй хүмүүс маань бол өр монголчууд маань байхгүй. Энэ юу гэсэн гэлээ би яг санахгүй яг тэр саяны өгүүлбэрийг яг монголоор хэлсэн байгаа байхгүй. Тэгээ би яг тэрийг сонсчод нэр тийм биш. Би бас тэгэл одоо хэдүүлээ сая ярихад бас ингээл платформ, сошиал гэлтэй яриад байгаа тийм. Харин тэгээ нөө эцэг эхчүүд энэ дээр бас ингэж дээ шүү дээ. Тийм манай хүүхд яах вэ YouTube үзчихлээ. Хэлэн сайжирч байгаа маа тий. Орчин үед байгаа хөл нийлүүлж залхаж байгаа маа. Яах вэ тэгээ сураал тий тэндээсээ гэтгээд байгаа. Үнэхээр хэлэн сайжирч байгаа. Гэхдээ эцэгхийн хяналт байхгүйгээр тий тэр тархин хөгжиж дуусаагүй хүүхдүүд дээр нөгөө англи хэлний broken english одоо дахиад англи хэл оруулчлаа уушлаарай. Ер нь бол нөгөө ийм юм бас буруу юм шиг санагдаад идэв. Тэгэхээр бид нар яалтчгүй ээж хүний хувьд, аав хүний хувьд те хүүхдүүдтэй нэг юм хяналт тавихгүй л болохгүй юм шиг санагдаад. Тэгээ дээр нь тэр YouTube дээр явж байгаа контентууд те тэр хизээж хүүхдэд зориулагдсан юм байдаггүй. Яг хүүхдэд зориулсан контентууд байдаг хэрнээ хүүхдүүд маань тэрийг үзэх биш аль болох л өөр юм үзэл те өөр инфлюенсеруудын тэр үзэж байгаа сони юмнууд үзэлээ. Одоо яг хүүхэд төрсэн цагаас ахуулаад 12 нас хүртэл хүний тарих 90% томордог. Яг тэр үед хүний тархины одоо ямар мэдээлэл, ямар одоо үзэл бодолтой, ямар хүн болж төлөвшөх нь тэмцэнээс хамаардаг. Гэтэл одоо бид нэр 12 нас хүртэлх хүүхдүүд маань юу үзэж харж байгаа вэ бүр тэгээд ингээ бодглохлоор бүр аимшигтай санагдаж байгаа. Яг энэ байдлаараа ингээ явах юм бол нэрээ магадгүй бүр готом хот болох юм шиг те. Бүр нэг тийм жоохон нөгөө хар талаас нь бодоход тийм амар жоохон айцтай байгаад байна. Яг одоо ийм тархины хөгжлийнхэн үед бид нэр хүүхдийг яаж хөгжүүлэх үү гэдэг энэ шинжлэх ухаанд суурилсан яг юм философик тийм ээ яг ингэж явахгүй бол одоо Монгол хүүхдүүд ингээл дэлхийд амар их амжилт гаргаал тий оюуны өндөр чадамжтай оюуны том спортуудад амжилт гаргаад дэлхийд амжилт гаргаж байгаа энэ хүүхдүүд маань бор зүрхээр явж байгаа. Зүгээр бор зүрхээр. Гэтэл дэлхийд дахинд
оюуны боловсрал гэдэг зүйлийг шинжлэх ухаан суурьтайгаар явуулдаг. Тэгтэл Монгол хүүхдүүдийг одоо бид нэр яг ийм байгаа дээр нь шинжлэх ухаан суурьтайгаар бид тэр хүүхдүүдэд бэлтгэж чадах юм бол дэлхийд бүр ингээд дийлдэхгүй нэг үндэстэн гарч ирэх бүрэн боломжтой байгаа байхгүй. Зүгээр ингээд бор зүрхээр явж байгаа нь юм байгаа юм чинь. Юун дээр одоо бид нар энийг хүүхдүүдийн боловсрал ярихлаар эргээд нөгөө удмын сан гэдэг зүйл амар чухал байна. Яагаад чухал аа гэхээр зүүн аймагуудаарч тэр баруун аймагуудаарч тэр цус ойртол гэдэг зүйл бүр маш их байна. Ялангуяа далд хэлбэрийн. За юуны нөгөө хэлбэр нь бол ингээд юутай янз бүрийн гажигтай тиймэрхүү хүүхдүүд олноороо төрж ийн. За нөгөө дадлт хэлбэр гэдэг байгаа нь яг ингээ харахад яг бид нартай адилхан. Сэтгэж бодох чадвар бүх юм хэвийн хэрнээ оюуны юмстай байна. Одоо нүүр царай бие галбар яг энгийн жирийн хүн шиг хэрнээ сэтгэн бодох чадвар. За тэгээд оюуны юмстай ингээд илрээд байгаа. Тэгэхээр энэ удмын сан гэдэг зүйлийг бид нэр бас суураас нь байж хүүхдүүдээ ирээдүйд магадгүй 20 жилийн дараа эрүүл нийгмийг бүтээхэд тулд суураас нь ажиллахгүй бол бид нар ингээд дээрээс нь өнгөж хараад за энэ бүлий болохгүй за тэр бүлий рүү ажиллая, энэ төвжрэл болохгүй төвжрэл рүү ажиллая гэд ингээд нэг юм ийм байдалтай байгаад байгаа гэж миний хувьд бол яг нөгөө эргэн хүнийхээ өнцгөөс бол тэгж хараад байгаа. Яг үнэ. Ер нь одоо ингээд яг ингээд боловсралтай мундаг нийгэмдээ бас өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэсэн мундаг залуучууд маш их болцсон байна тий. Тэгэхээр одоо ингээд бид нар сошиалар бас нэг талаараа ингээ ажил хийдэг болсон юм шиг санагдаад байгаа. Тэгэд одоо ингээ нэг гадаадад төгсөөл ирсэн залуучууд мундаг гэл нэг хэсэг юм тренд байлаа шүү дээ. Мундаг зөв тэ Монголдо ажиллах гад ирж гин тэ. Эргээгээд тэрийг ингээ айлгаа явуулцдаг ч юм уу. За одоо ингээ бидний үеэс ч гэсэн л за ингээд тэ төрийн албанд ажиллая, өөрхөн залуунаас мэдлэг боловсрол сурсан юм одоо зориулъя. Тэгээд ингэт нь бас сошиал бүлэгдэл байхгүй болгоо штэ ч юм уу те. Энэ өөрөө бас зөв юм уу? Тэгвэл хэн ажиллах юм те? Одоо ингэж яг идэвхтэй ажиллах энэ насан дээр энэ залуучууд ажиллахгүй бол гэл бас энэ бас л яригдчихэж байгаа сэдв. Одоо нөх хүний нөөцийн дутагдал байна. Ингээл зинрийг ингээл ажилд авахар алга болчтой гэл тэгдэг те. Бид нар дагаа соёлоо ингээд өөрчлөөд явах нь зөв. Дээрэс нь сошиалраас нэгнээ бүлэгдэх нас зөв. Одоо ер нь сошиалор л ингээ нэгнээ дүүжилдэг болчихлоо шүү дээ. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, эргээд хариуцлага одоо үрд юм үгүй юм уу? Тэрийг бол одоо жишг тогтоогоод бүр 1-2 хүний те яг хариуцлага энэ хүн дээр ингэж тооцлоо гэд гаргаж өгөх ёстой ч юм уу те. Хичээ тэр та хоёр маань юу гэж бодож байна? Ер нь бол яг нөгөө илүү олон хүний өмнө байдаг, олон хүн таньдаг байхлаар тэр хүн зүгээр жирийн иргэнээс илүү алдах юм ихтэй байгаа. Яа тэгэхээр хүн одоо хинч танихгүй хүнийг муу хэлэхэд тэр доор хідэн комент бичих үү? Олон хүн таньдаг хүнийг янз бүрээр бичихэд тэнцээ хідэн хүн үзэж хандлт авах уу гэдэг чинь өөр байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо надад ч гэсэн амар их тулгардаг байхгүй. Ингээд миний яг үнэт зүйл рүү халтсан юмнууд маш их байдаг. Тэнгүүд тэр чинь эргээгээд миний айдаг зүйл юу вэ гэхээр миний 2 хүүхэд том болно. Том болоод нас биенд гүцээд тэгээ миний ээж ямар хүн байсан юм бэ те? Бас нэг юм одоо ээж үед сошиал хөгжсөн байсан юм чинь те. Ингээд бас юмнуудыг ухаж үзээгээд ингэнгүүт тэрнтэй ч явж исэн, энтэй ч явж исэн, тэгжсэн, ингэжсэн ингээл ийм мэдээллүүд байхлаар миний 2 хүүхэд надаас готох байхгүй. Тэрийг би худлаа гэж 1000 орилоод нийгэм даяараа өстэй энэ ийм явдалтай хийсэн гэд хүлээд авцсан бол би үгүй би ингээд шинжилгээ өгөөд те шинжлэх ухаанаар ингээд батлаад ч тэрийг хинч хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг л хүн ингээд хилцсэн бол яг тэрнтэй адилхан маш олон хүн яг тийм нөхцөл байдалд орж байгаа. Тэгээд ялангуяа янз бүрийн хэрэгт холбогдоод ингээд гараад ирэхлээр нөгөө үнэн зөвийг ялахгүйгээр ингээд шууд ялчдаг. Тэгээд одоо хамгийн сүүл дээр нөгөө нийгмийн дайсан гэдэг кино үзсэн. Би яг үндэ амар их уйлсан. Тэгээ нөгөө хамгийн сүүлийн текстнээс шүү дээ. Нөгөө буруугүй гэдгийг шүүхээр нотолчоод байхад гадаа налуурчныг цаазал маазал гээл ингээл ээжэдэг. Тэнгүүд хамгийн сүүлийн текст нь юу исэн бэ гэхээр би яаж амьдрнаа гэдэг байсан. Тэр ямар ч буруугүй хүн нийгэмд одоо ингээд алуурчин дүрээр насан туршид амьдрах болж байгаа байхгүй. Тэгээд цаашаага тэр хүний амьдрал үр хүүхэд удам сударт нь
алуурчин гэдэг одоо цагаатагдсан хэрнээ энэ нэр дагаж явах ийм аимшигтай нөхцөл байдлыг энэ сошиал буюу одоо хин нэгэнд үс сансан хин нэгэн зүгээр таалагдахгүй байснаас нь яад энийг ингэж юу гэж бичсэн чи яад ингэж бичсэн зүгээр хідэн өгүүлбэр чинь тэр хүний насан туршдаа хар толб болж үлдээд байгаа. Тэгээд тэр зөвхөн тэр хүний биш удмынх нь хар толб болж үлдээд байгаа гэдгийг яг нэг юм хүн ёсоороо бодож үзэж бас хүмүүс хараасаа гэж миний хувьд бол мэдээллийг бид нэр яаж зөв түгэх юм. Яг болохгүй байх, бүтэхгүй байх гэдэг юм бол болохгүй бүтэхгүй нэг юм зөндөө байна. Тэгээ бид нэр зүгээр суугаад ах юм уу? Эсвэл ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй юм? Ер нь бол яг нөгөө хувь хүний хандлага гэдэг зүйл бас энэчнээс яригдаж эхэлнэ л дээ. Тэгэхээр хувь хүний хандлага хүн юу харахыг хүсэн түүнийг л хардаг гэдэгтэй адилхан энэ нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлийг хараалах юм бол яг тэр чинь л таны одоо бүх хараанд өртөөд байна. Яг үүндээ болж бүтэхгүйгийн хажуугаар болж бүтэж байгаа зүйл бол энэ нийгэмд маш их байгаа шүү. Гэхдээ тэрийг энэ нийгэмд харж байгаа хүмүүс ховор байгаа. Цөөхөн байгаа да. Тэрийг харж байгаа ч гэсэн хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй хүмүүс хэсэг бүлэг хүмүүс бас байгаа. Өөрчлөлт байна уу, шинжилэлт байна уу байгаа. Тэрийг харахыг хүсэхгүй байгаа, мэдж байгаа ирнэ мэдхгүй юм шиг царилж байгаа хүмүүс бас байгаа. Тэгэхээр нөлөөллийн энэ дээр одоо яг энэ одоо үеийнгийн дээрлэхэлт гэдэг зүйл дээр бид нөлөөллийн ажил хийх нь зөв. Гэхдээ нөлөөллийн ажлаа маш зөвөр хийх ёстой. Одоо нэг юмнаас одоо сэргийлээ гэж одоо сургалт орж байгаа юм тохиолдол за одоо нэг юмнаас гэхэлэр одоо нөгөө вебний эсрэг ингээл зөндөө ажлууд явсан тий. Тэгээ ингээд сургалт орж байгаа нэг газар дээр би очиж үзсэн 10 жилийн хүүхдүүд дээр тэгсэн чинь одоо бид хоёроос асуу шүү. За энэ бол веб татхлаар утаа гардаг. Тэгээд ийм олон тим жимсний ийм гоё амттай. Тэгэхээр энийг татаж болохгүй шүү. Сурталчилаад байна уу тий. Хүүхэд болон ер нь том хүн ч гэсэн яг адилхан гоё олон төрлийн жимсний амттай гэдгийг л ойлгож үлдээд байгаа байхгүй. Татаж болохгүй шүү гэдэг зүйл нь ердөөсөө хамааралтай биш. Тэгэхээр яг энэ дээрлэхэлтэн дээр хүүхэд зодож болохгүй, хүүхдийг ингэж доромжилж болохгүй гэдэг өнцгөөсөө илүүтэйгээр тэр хүүхдэд дараагийн хохирол нь юу болоод байгаа юм бэ? Чиний нэг юм 1 секунд барьж чадаагүй, 2 секунд барьж чадаагүй уур уцаар тэр нөгөө ийм омглон зангаас ч юм болоод тэр хүүхэд цаашдаа амьдралд нь ямар хохирол учраад байгаа юм бэ гэдгийг талаас нь илүү бас нийгэм рүү мессеж өгөх юм бол илүү үр дүнтэй болов гэж миний хувьд бол харж байгаа. Яг энэ дээр ч гэсэн Эрүүл Монгол Үндэсний хөтөлбөрөн дээр бас энэ ажлууд хийгдээд явж байгаа. Яг сэтгэл зүй тал руугаа илүү чиглэж байгаа гэсэн. Монгол улсын хэмжээнд сэтгцэн эмчнэр цөөхөн байна. Сэтгэл зүйчнэр бол маш олон байна. Гэхдээ сэтгэл зүйчнэр маань өөрсдөндөө тариф тогтооцсон. Тэгвэл тэр хүмүүс чадварлагын хувьд бол чадварлаг. Гэхдээ тэр хүмүүсийг зорж очиж чадах хүмүүс хэр байгаа лээ гэдгийг бодох хэрэгтэй болсон. Тэгэнгүүт яг энэ хүүхдүүдийн ч дунд тэр томчуудын тунд тэр сэтгэл зүйн асуудал гэдэг маш ноцтой асуудал байгаа. Сургуулийн орчинд сэтгэл зүйч байхгүй байна. Одоо хэдэн сургууль сэтгэл зүйчтэй байгаа лээ. Ажлын байран дээр сэтгэл зүйч гэж хүн байхгүй байгаа. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэхлээр 2025 онд Эрүүл Монгол Үндэсний хөтөлбөрөн дээр Австралийн засгийн газраас зарласан Mental Health First Aid гэдэг хөтөлбөрийг Монголд оруулж ирээд одоо Монгол улс 46 дахь орн болж бүртгэгдсэн. Энэ яадаг вэ гэхлээр та хэн байхаас үл хамааран та ямар мэрэгчлээ аль насны хүн байхаас үл хамааран та яг одоо энэ нөгөө сэтгэл зүйн анхан шатны тусламж өгөх сургалтандаа суугаад мэрэгчж чадах юм бол та хүнд ч хамаагүй сэтгэл зүйн анхан шатны тусламж өгч чадна гэсэн. Магадгүй нэг найз чинь те гар хөлөө зүсгээд ч юм уу эсвэл нэг хүнд хайртай болоод тэрнээсээ сэтгэл готролд ороод байгаа ч юм уу тэр нь болгонд та зөвлөгөө өгч чадна гэсэн. Тэгэхээр одоо энэ 26 оны хувьд бол 15 хүн тутмын нэг нь одоо first aider бол зорилго одоо Эрүүл Монгол хүн маш том зорилго тавьжаад явж байгаа. Тэгээд энэ зөвхөн Эрүүл Монгол хүн гэхгүй бүх талын оролцоо шаардлагатай байгаа. Тэгэхээр та хоёр маань ч гэсэн энэ дээр маань дэмжиж ажиллаарай гэж бас хүсмээр байна. Яа тэгэхээр энэ нөгөө одоо цахим дээрлэхэлтэд за цахим биш юм аа гэхэд ер нь дээрлэхэлтэд өртөж байгаа хүүхд болгоны цаана сэтгэл зүй яригдчих идэх те дээрлэж байгаа ч тэр дээрлүүлж байгаа ч тэр те би бол нэг энгийн сэтгэл зүйтэй хүүхд бол хэр оргийн хүүхдийг ус дээрлэн гэж боддгоо байхгүй те тэр хүүхд өөрөө цаана асуудалтай байгаа. Гэтэл бид нэр тэр хүүхдүүдийг юу аана гэдэгт те цааш нь сурахгүй сурахч дээр нь
хувийн ирэг дээр нь бичнэ энэ төргээд дарамтлаад идэх те. Гэтэл тэр хүнийг бид нар яагаад бас сэтгэл юу зүгээс даван туулж байгааг мэдэхгүй байж дахиад ингээд хэцүү байгаа дээр нь дахиад нэмэрлэх гээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр яг ямар арга хэмжээ авах вэ? Сэтгэл зүйчид энэ дээр ямар үүрэг оролцоотой байх, эцэг эхчүүд нь энэ дээр ямар үүрэг оролцоотой байх юм те. Энэ бүх мэдээллийг бид нар Монгол Актын болон Цахим хөгжлийн инновац харилцаа холбооны яамнаас санаачлаад эвдрээгүй ирээдүг бүтээ гэдэг нэртэй аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр цахим бүлий болон үеийнгийн дээрлэхэлтэд өрцөн хүүхдүүд маань хамгийн түрүүнд хинт хандах юм. Тэр мэдээллийг эцэг эхчүүд маань хүүхдүүд нь дээрлэхэлд өртөж байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Хүүхдийн цахим орчныг хэрхэн одоо хянахын эсвэл хязгаарлагдмал байх тал дээр нь яаж эцэг эхчүүд багш сургууль мөжүүлэгч нар хамтарч ажиллах талаар мэдээллийг хүргэх юм аяныг үндэсний хэмжээний аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгээд Бадамт цэгтээ маш их баярлалаа. Тэгээд одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил болгоно дандаа олонний төлөө, төмний төлөө, монголчуудын төлөө байдаг. Одоо хизээний таних хувьд тэгээд дандаа одоо хүүхдүүдийн болоод багаас нь эрүүл мэндийн төлөнд хүнддэг. Одоо бүр цаашлаад эрүүл Монгол хүн хөтөлбөрийг бас өөрөө удирдаад ингэ явж байгаа. Дээрээс нь одоо удмын сан хүртэл ингэ ярьж явж байгаад бол одоо үеийнгийн хэмжээгийн зүгээс одоо найз захнууд бол маш их баярлж байна. Тэгээд мэдээж олонний төлөө, сайн сайхны төлөө хийж байгаа үйл болгон ингэ үржигдэж өөрт чинь ирж байдаг, үр хөвгт чинь ирж байдаг гэдэгт бол итгэдэг. Тэгээд найздаас цаашдынх нь ажилд хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Тэгээд бас ийм өргөн сэдвээр бас ярилцах боломж өгсөн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн ажил дээр нь би бас хамт байна шүү. Тэгээд бидний үе бол ингээд хамтдаа нэгдмэл байдлаар энийг давж одоо шийдвэр гаргах төвшөнд хийж чадах учраас хэдүүл энийг баг болж одоо бидний үеийн бүх хүмүүсийг л би одоо өөрийнхөө баг гэж боддог шүү гэдэг шиг. Би баярлалаа. Тэгээд цаашдынх нь бас ажлуудад нь бас өндөр амжилт хүсье. Ийм гоё подкаст санаачлаад хийж байгаа дараагийн зочдтой ч гэсэн бас сайн сайхан бүхнийг хүсье. Одоо Монгол улсын ирээдүйн бас өөр хүүхдүүд маань гоё сэтгэлийн амар амгалантай өсч төрнөх болтугай гэж ирээ. За эвдрээгүй ирээдүг бүтээе. Баярлалаа.